Эрхэм үзэгч та бүхний амрыг ирээ батлан хамгаалах бодлого зорилттой зэвсэг түвшний үйл ажиллагааг сурталчлан таниулдаг эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Зэвсэг түвшний нэгтгэл анги салбарууд Монгол түмний уламжлалт цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл бид энэ удаад зэвсэг түвшний 232 дугаар ангиас сар шинийн баярт зориулсан тусгай сурвалжлагыг бэлтгэлээ. Санаямда химэрдэг Монголын их үнэ химэрдэг миний санаямда химэрдэг Монголын их үнэ. Зэвсэг түвшний малын сүр буюу 5 хушуу мал Эрдэнэт сүргийг өсгөж үржүүлдэг. Хинтээ аймгийн Жаргалт хаан суманд байрладаг зэвсэг түвшний 232 дугаар ангийг бид энэ удаагийнхаа сурвалжлагаар онцолж байна. Тодруулбал ардын хувьсгалын түүхэн их үндэсний баяр цэнгэл наадмын төрийн 9 хөлт цагаан тугийг залдаг. Төрийн торгон сүрг, шар гадуунууд энэ ангид байдаг. Хэдийгээр Жаргалт хаан суманд цас их унаж хүндхэн үйл болсон ч хадлан тижээлээ сайн базааж, өвлжөө бууз, хашаа хүрээгээ сайн тогтчулсны хүчинд жихүүн өвлийг ажирлгүй давж чадсан гин. Зэрэгэн албаагчдын ууггүй хөдөлмөрчсөн гачин хүний уужим саруул ухаанч нөлөөлж мал сүргээ тарган тавтай онд мэнд оруулсан тухайга тус хамт олон ярьсан юм а. Цас их орж цагаагаар бас хэдий хүнд байгаа ч гэсэн бид өвлжтийн бэлтгэдэг сайдар хангаж хадлан тижээлээ бэлтгэх өвс хадлан тижээлээ бэлтгэх хашаа ороогоо солих зэрэг ажлуудыг гүйцэтгэж мал сүргээ тарган тавтай цагаа онд орууллаа. Манай энэ цэргийн ангид бол Улаанбаатар хотын дүүрэг, тэгээд Төв аймаг, тэгээд Дарамтын, тэгээд Сэлэнгийн гэдэг хэдэн цэргүүд байгаа. Тийм хотын цэргүүд бол ер нь хөдөөний цэргүүдээс жоохон мал аж ахуйн тал дээр бол жоохон муу. Гэхдээ энэ ангид ирээд бол ер нь бол аливаа мэдж байгаа. Одоо биднээсээ суралцаад биднес ч гэсэн зааж өгөөд найзуудаа ингээд хаяа гарч иж морь онолно. Ингээ энийг тэгдэг, энийг ингэж хазаарладаг гэдэг хаяа бас зааж зөвлөдөг. Ухтаас ирэх албаагч чинь хотоос ирсэн хүн байна, морь барьж, морь онж үзээгүй ч хүн байна, моринд ойртож үзээгүй ч хүн байна. Энэ болгоныг бас тэгээд аль болох тийм гэмтээчгүй шиг зааж зөвлөж бид тэгээд туслах юм да. Энийг албаачаараа нэг талдаа цэргийн албаач судлаад, нэг талдаа Монгол үсэл адуу мал, тавуу шуу малаа мэддэг болж байна. Тавуу шуу малаа ер нь яаж ажиллах уу? Яавал яах вэ гэдгээр нь судлаад мэдээд чадахгүй зүйлээ заалгаад тэгж сурч мэдчихэл явж байна. Тэгээ бас газрын залуучууд байгаа учраас бас соёл, ёс заншил бол ондоо байгаа. Тэгээ тэр болгоныгоо одоо найзуудтайгаа одоо тэгэл ам болон тэгээд өөрийнхөө үлгэр дуурай хэлбэрээр л ярилцсан солилцож байна да. Эцэг өвгдөөс уламжлагдсан ирсэн Монгол түмний баяруудын нэг хаврын тэргүүн сарын шинэ нэгэн цагаан сарыг зэвсэг түвшний нэгтгэл ангиудж өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. Бидүүний өдөр мал ухаага бүгдийг хураан авчирч хужирмараа тавьж өгдөг уламжлалтай. Мөн адуун сүргээсээ шинэ нэгэн төлөвлөн унах шилмэл хүлгүүдэ барьж хондг юм а. Ер нь Монгол хүн анги байгуулагч гэсэн тэгдэг. Тэгээд ер нь өөрийнхөө хайртай ч юм уу унган морио унж уул аваан дээр гардаг, нар хардаг. Тэгээд залгуултай байдаг байгаа. Маргааш одоо сар шинийн нэгэн болно. Тэгээ манай ангийн бас бие бүрэлдэхүүн удирдлагууд за офицер ахлагч нар гэрээт болон хугацаа цэргийн албаагчд маань тэгээд уул аваандаа гарч хиймэр лундаага даатах гэдэг морь малаа бариад бэлдээд гэвэж энэ да.
Харин шинийн нэгний өглөө зэвсэг түвшний 232 дугаар ангийн бие бүрэлдэхүүн ангийн ойролцоох уул хайрхандаа гарч эдээ будааныхаа дижийг өргөж тэр жилийнхээ ажил үйлсээ бүтэмжтэй сайн сайхан байхыг өрөөдөг. За ингээ бид бүхэн жил бүрийн одоо уламжлуулсан шинийн нэгнийхээ өглөө алтан шаргал нарандаа эдээ будааныхаа дижийг өргөж анги байгууллагынхаа балд хямрлуундаг даатгаж ингэдэг одоо ангийн удирдлагууд маань бүрэлдэхүүнтэйгээ гарч иж ингэдэг одоо уламжлал сайхан яс чигээ өнөөдөр одоо ингээ үйлдэж байна ингээд. За энэ жилийн хувьд одоо нар сайхан мандаж шинийн нэгний өглөө уламжлалсаар бас сайхан өнгөтэй байна. Манай төрийн 9 шаргал хүлэг маань ч бас өнгөтэй. Энэ жилийн хаврын тэргуун сарын шинийн нэгнийхээ өглөө өдөөний нарандаа гарч анги байгууллагынхаа үйлс болон хамт олонныхоо ирээдүйн ажиллагааг дэмжих сайхан өдөөний нарандаа сүү сайл эдээ удааныхаа дижиг өргөд тавьж байна. Тэгээд төрийн үйлсэн болж шаргаа маань шивчиг авсан энэ сайхан анги маань өрний хэмэр гэж мөртөн зэргүүдийн маань үс өдөө холтгой. Хон бүхнийх нь хямрын дээшээ өргөж өдрөг дээшээ байх болтугай. Ажил үйлсний амжилттай байх болтугай. Тэгээд та бүхэнтэй сар шинийн мэнд хүргэе. За тэгээд Монгол төрийн маань сүлт тиймэр шингэсэн энэ сайхан төрийн торгон сүргийнхаа бас энэ сайхан ангид алд хааж яваад ер нь баярлж бахархчд явдаг да. Хатуу өвлийг өнтөөд авч өрн хавартаа золгон нялх төлийн дуу зангинсан Монголын цэлгэр уудам тал нутагт өрн цаг ирж явааг бэлэгдэн сайн сайхныг дуудан ёслол хүндтгэлийн эдээ ундаа бэлтгэн настан буурлууд ахмадуудаа хүндэтгэн золгодог учиртай. Тэрл ёсоор хугацаад зэргийн албаагчд ангийн захирагч Ахмад настай хүмүүстэйгээ эхлэн золгож цагаан сарын золгох ёсон эхэлнэ. Би зэрэгт ингэ цагаан сармаар баярууд нэг тэмдэглэдэг зэрэгж боддгоос зүгээр нэг тийм наадам тиймэрхүү л яг үндэсний ганц нэг баярыг тэмдэглэдэг юм гэсэн зэрэгт бол бүх баярыг тэмдэглэдэг. Тэгэл олоолаа их дурсамжлал болж үлддэг юм зэргийн албанд баярыг тэмдэглэхэд. Бар жилдээ манай анги одоо өндөр ариун бүтээлтэй өнгөрсөн жид байлаа. За анги оц хууль явдлуудаас гэвэл ард явцлын 101 жил төрийн талбайны өдөр зориулсан ёслолын жагсаалд морчиргийн жагсаалыг морчиргийн бүрэлдэхүүнийг оролцуулаа. Мөн олон улсын 10-т морин зэргийн уралдаанд бас тодорхой хэмжээний бие бүрэлдэхүүнийг оролцуулж тийм бэлтгэлийг хангаж амжилттай зохион байгуулахад дэвждэг үзүүлсэн. Зэвсэг түвшний 232 дугаар ангийн хамт олон улсын цэргийн наадмын хүрээнд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг 10 том морин цэргийн уралдаанд оролцох моридыг бэлтгэдэг. Эмнэг хангалыг номхруулан сургах, төв сүрэн газар чимээ шуугаан олны хөдөлгөөнд дасгах, сойж хагсраах гээд тэмцээн явуулах бүхий л болцоог хангаж моридоо бэлддэг. 10 тэмцээн 2018 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж Монгол морины шандас, унлаг эдлэгээ даах өвөрмөц чанарыг дэлхийн тавцанд суурай төлж байгаа юм. 17 улсын тэмцээнд нэлээд ачаалт байсан да. Тэгээд нэг дан мордгүй байхгүй мордууд болдог болохоор морд нийжил хэллэрээс сална. Тэгээд нутг руугаа гүйх гээд 91 хэцүү. Шинэ болгон ороо болгон манна. Мөн зэвсэг түвшний 101 жилийн төрийн талбайны өдөрт зориулсан ёслолын жагсаалд морьт цэргүүдийн жагсаалыг амжилттай зохион байгуулан оролцсон ард иргэдийн талархал баяр багтлыг төрүүлсэн онцлог үйл явдал
болсон. Морьт цэргүүдийн жагсаалыг бэлтгэхэд зэвсэгтүрчний 232 дугаар ангийн бие бүрэлдэхүүн 3 сарын хугацаанд ууггүй бэлтгэл сургуультай базаан хариуцлагатай нөрөх ажлын ард гарч чадсан юм а. Өдөр болгон бэлтгэл хийн. Тэгээд хотын дуу чимээ тэгээд нэг одоо тод өнгөтэй нэг даав мав энэ ойр орчим тэр нэг хажуугаар ингэж өдөр болгон байнга тэгж гарсны яг морь тасдаг. Тэрнээс одоо ингээд бэлчээ дээрээс нь морь унахад булиг нь бухан машин байтугай хажууд нь мортон явахад үрэг нь тийм болохоор маш их өдөр болгон тийм бэлтгэл хийсэн нэг хүчинд тэгж номхорж байгаа. Тэгээ игний барьж сүүлдээ морьд болдог. Энэ ухаантай амт шүү дээ модоо чинь. Давгаа алхсан, гойж болсон. Тэгээ бас миний бодлоор бас тэгээ алхаа явж явахад бас гоё юм билээ. Би ч өөрийнхөө нэг шар хэрмэр, сартаа нэг шар хэрмэр гэдэг гэсэн миний унах туртай морь. Тэрийг унаад хэр мөрнийг нь хамгийн түрүүнд бас ороод алхаж ийсэн. Тэгэхэд бас Монгол хүмүүс бахархаж л байсан тэр үед. Энсэн цагаахан үр ачийнхэн заяан цагаахан шинж төрхийн зурган цагаахан шиний нэгний өргөдөн цагаахан Тарган тавтаа орж ирөө. Тарган цацлаа гэж байна. За нийт монголчуудаа зэвсэгтүрчнийхээ нийт бүрэлдэхүүндээ, ангийн бүрэлдэхүүндээ үцгэлэн тулах чимээг туулаж илдэ. Илгээрээ хямглан төрлөөрөө төвшин амгалан байхыг үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Одоо анги байгууллагууд болон тэр талдаа зэвсэгтүрчний 232 дугаар ангийн хамт олондоо ирж буй туулаж илдэ. Ажил хөдөлмөр цааш таашдын амьдралд эрүүл их сайн сайхан хамгийн сайн сайхан бүхний хүсье өрөөё. Төрийн торгон сүрэг ажнаа шаргын дэлэн дээрээс төмөн олныхоо итгэл хүндэл жавхаад ирсэнхээ омогшлондаас молор эрдний хиймэр шингэсэн мортон дайчид золбоотой явна. Та бүхэн минь үзэгслэн болгох чимээг харагчин туулаж илдэ аманд нь амармд бэлхэж адханд нь азийн дөрвөн бэрхвагтж айл гэрт нь инээд хөөр залгиж амар төвшин сар шиндээ сайхан шинлээрэ. Монгол улсын ерөнхийлөгч зэвсэгтүрчний ерөнхий командлагч Ухнагийн хүрэл сүхийн санаачилсан бидний бахархал төслийн хүрээнд хүүхэд залуучуудад цэрэг эх оронж үзлэх мужил олгох зорилготой Монгол улсын хөдөлмөрийн баатар Баартуугийн Зангадгуайн талаарх сурвалжлагыг үзэгч та бүхэнд хүргье. Би Монголын соёл урлагт цэргийн дуугаар анхлан хөл тавьсан угцаагүй цэргийн албаагч. Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын жүжигчин, авиат жүжигчин Баартуугийн Зангад. За эх орон гэдэг нь хязгааргүй одоо яриуд одоо хязгааргүй дэ хүн бүхэн янз бүрээр сэтгэж боддог байх л да. За би бол энэ хүүхэд наснаасаа би ер нь эх орондоо Монгол эх орондоо төрсөн хүн. Миний хүй цогцсон газар бол эх орон, Монгол эх орон. Тийм учраас хүн сэтгэлдээ Монгол эх орныхоо одоо өнцөг болон бүхэнд л одоо
Монгол орны маань газар шороо гიშгэж байгаа газар шороо чулуу маань л миний эх орны өмч, миний ардмын өмч гэсэн тийм сэтгэлийг л өөрлөж эх орныхаа төлөө одоо бүхэл үйлс ажил төрлөө зориулдаг. Өөрийнхөө дуулж байгаа уран бүтээлээ зориулдаг. Гэр орныхаа ажил тусаж байлаач гэсэн би эх орныхоо төлөө би үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж байгааг гэдэг тийм ухагтун сэтгэл миний сэтгэлд гүн шингэсэн байдаг. Монгол эх орны тусгаар тогтнол, эрх чөлөө, газар шорооныхоо бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэж ирсэн үе үеийн баатарлаг дайчдын үйл хэргийн замналыг энхийн цагт хөгжил цэцэглэлт, оюун ухаанд тархлаагаар зузаатхан өртөөчлөн авч явах үүрэг эргэн та бидэнд бий. Бид өөрсдийн тусгаар тогтнол, бие даасан байдал, үндэсний эрх чөлөөгөө ямагт хамгаалах болон маршал Юмжагийн зэдэн бол. Хүн ирнэ эх оронгүйгээр амьдрна гэж үдэ. Эх оронгүйгээр хүн төрнө гэж угаасаа байхгүй. Хүн бүхэн эх оронтой. Тэний дундаас бидний төрсөн зах хязгаар 1500 хавтгай дөрвөжин нутаг дэвсгэртэй мөнгө засвуулсаар хүрээлэгдсэн их өргөн уудам гой нутаг нацаг доржийн миний нутаг гэдэг шүлгэл бүхэл бүтэн тэр зургалыг л өнөөдөр бид нэр сэтгэлдээ тээж явах тийм үүрэг хариуцлагатай, тийм ухамсартай, тийм авхаал самбааг сэтгэлдээ агуулсан хүмүүсүүд л бид монголчууд байх ёстой л гэж боддог. Эртний өвгдийн сургаалд бие засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэгчлэн эх орондоо хайртай гих хүн бүр өөрийн мэдлэг чадвараа дээшлүүлж улс орондоо эхийг хийж бүтээх шаардлагатай. Үүний төлөө л бол эх орныхоо төлөө цэргийн албаан гэдэг Монгол ер нь хүн бүхэнд оногдсгоод алтан боломж. Энийг нэр төртөө сайхан хааж цэргийнхэн эх орныхоо одоо хайрлан хамгаалж ямар ч үед эх орны төлөө бэлэн байдаг дээр манай залуу үеийнхэн, манай ахмад үеийнхэн туулж өнгөрөөсөн амьдралаараа батлаж харуулсан байдаг. 1939-1945 оны эх орны дайнд цэрэг эрсүүд амргийн дуугаан дуулж харийн нутагт төрөм хийлэгчдийн эсрэг тулдаанд зөвлөлтийн улаан аримтай мөр зэрэгсэж явж байсан тийм түүхэн уламжид бидэнд бий. Эрхэмлэж яваараа хэмээн машид итгэн эрхчлөө тусгаар тогтнолыг та нарт үлдээв. Маршал Горлогийн чой болсон. Би энэ зориуд одоо тэмдэглэж хэлэхэд цэргийн сайхан дуу олон сайхан дуу зохиосон лаваны доржгоо гэдэг агуу хүн байсан. Тэр хүн бол цэрэг ирсийн дуулсан олон сайхан дуугаараа Монголын цэрэг ирсийн Монголын цэргийн дууны урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан тийм дуу. 1940-од оны үед 45 эх орны дайны үед 1939 оны үед халахын голын байлдаанд лаад орж байгаа цэнхэр дурдам ачуурыг дуулаагүй эр хүн, дуулаагүй эмэгтэй үдсэн ар гэрийнх нь байгаагүй хүн бүхэн энэ дууг дуулж эх орныхаа төлөө хүчээ нэгтгэж байсан тэр сайхан цагийг эргэн бид нар цаг ямагт дурсаж байд юм да. Энхийг сахиулагч цэнхэр дуулгатнууд маань онгон зэрлэг байгальтай, таван хушуу малн, тал дүүрэн бэлчсэн өргөн удам тансаг эх орныхон үндсэн үнэлэмжийг магадгүй ажиллагааны газар орон дээр улам ихээр мэдэрдэг биз. Би Монголын соёл урлагт цэргийн дуугаар анхлан хөл тавьсан угцаагүй цэргийн албаагч. Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, гавьяат жүжигчин, Баартуугийн цангар. Ирээдүйд цэргийн одоо болон ирээдүйд цэргийн албаа хаах манай залуу үеийнхэн эх орондоо өргөсөн тангарагтай үнэнч байж эх орныхаа иргэн болсон Монгол эх орныхаа иргэн болсон улс эх орныхаа иргэн болсон хязгааргүй баярлаж үнэн чударгаар цэргийн албаа онц сайн хааж байх эрхэм үүрэг та бүхэнд оногдсон гэдгийг
цаг ямагт сэтгэлдээ тээж яваарай гэж эрхэм дүүнэгтэй захий да. Эх орон хүн бүхний сэтгэл ийхүү оршиж, хайрлаж, хүндлэж буйн үг үйлдэлээр илэрхийлэгдэх учиртай. Иймээс иргэн бүр ухамсарт амьдралдаа энийг хувь заяан төрснөөрөө бахархан ажиллаж амьдарч, нэгэн насны амьдрал ус нийт Монголынхон төлөө хичээнгүйлэх шаардлагатайг энд онцлие. Бие хүнээс бид бүхнээс эх орон эхлэнэм. Үндэ эх орноос илүү үнцэнтэй юм гэж юу байх вүлээ? Хайраг чулуунд хүртэл торгон элс шиг санагддаг эх орон минь та. Энхчингийн наран дор мөнхчин мандах болтугай. Халуу жанжин жамингийн лав сүрм. Нэвтрүүлгийн энэ хэсэгт Батлан хамгаалах салбар дүрнсэн мэдээллийг багцлан үзүүлье. Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого засгийн газрын 2020-оос 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ахмад насны талаар дэвшүүлсэн зорилт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээ зэрэг нь Батлан хамгаалах яамнаас ахмад насны талаар баримтлах бодлогыг боловсруулах үндэс болсон юм а. Тийм ч учраас ахмад насны талаарх баримтлах бодлого түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Батлан хамгаалахын сайдын 2020 оны А-дроб 221-р тушаалаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тодорхойлбол Батлан хамгаалахын сайдын дэргэд ахмадын зөвлөлийг байгуулж, салбарын хэмжээнд ахмад насны талаар баримтлах бодлогоо тодорхойлж, тэдний нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, соёл, олон нийтийн чиглэлд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Ахмадын талаар авч хэрэгжүүлэх 10 жилийн хугацаатай урт хугацааны бодлого хөтөлбөр гэж гарсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр ахмадууд маань биеийн тамирын спорт, урлаг, архив, музей гэх мэтийн үйлчлэгийг үн төлбөргүй эсвэл хөнгөлөлттэй авах юм боломжуулах бүрдсэн. Энэ нэг бол манай ахмадууд мэдэрч байгаа гэж бодож байна. Удаа дараалан бол салбарынхаа хэвлэл мэдээллээр бол энэ талаар сурталчилж ойлгуулсан ярьсан. Өөр нэг томоохон арга хэмжээ Батлан хамгаалах яамнаас авч хэрэгжүүлж байгаа. Ахмадын мул аль багштай хөгжлийн төвийн барилга баригдаж байна. Энэ оны эхний хагаст багтаад ашиглалтанд орох төлөвлөгөөтэйгээр гүйцэтгэгч байгууллага маань ажиллаж байгаа. Энэ хөгжлийн төв ашиглалтанд орчих юм бол бид үйл ажиллагаагаа салбарын хэмжээнд өшөө өргөн үрээтэй явуулах боломжтой гэж үзэж байгаа. Тэгвэл Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Батлан хамгаалах салбарт залуунаас хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж байсан ахмад наснуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд Баярмаг найз Монгол Улсын засгийн газрын бодлого үйл ажиллагаа болон салбарт өрнөж байгаа томоохон ажлын талаар товч танилцуулсан юм а. Мөн хүрэлцэн ирсэн ахмадуудад сар шинийн мэдчилгээ дэвшүүлэн салбарын шагнал гарын бэлэг гардууллаа. Өнөөдөр Батлан хамгаалах яам маань бүх ахмадуудаа хүлээж аваад хүндэтгэл үзүүлээд тэгээд 60-тай, 70-тай, 80-тай, 90-тай ахмадуудаа хүндэтгэл үзүүллээ. Их чинь энэ жил 70 хүрч байгаа учраас тэр хүндэтгэл аваад баяртай байна. Ер нь бол манай Батлан хамгаалах яамны тэтгэвртэй гарсан ахмадууд бүгд цэргийн госпитальд эрүүл мэндийн даатгалаараа үзүүлж идэг. Энэ жил бол эрт илрүүлэхт бүх ахмадуудаа хамруулж үзүүлсэн. Тэнд бол ер нь ахмадуудын ихэнх нь ямар ч ясна гэдэг 50% нь одоогоор хамрагдаад байгаа гэж бодож байна. Ахмадуудынхаа нийгмийн хамгааллыг энэ чиглэлээр тэдний одоо амьдрал ахуйг дээшлүүлэх тал дээр арга хэмжээнүүд авч ирсэн. Одоо хөгжтэй байгаа улсуудтай бол мөнгөний тусламж үзүүлсэн. Зарим ахмадууд бол одоо арга хэрсэд нь өөрийнх нь туслам түлээн үүрсний болон бусад тусламжуудыг бас өгч ингэж ирсэн. Ер нь ахмадуудынхаа төлөө бол одоо анхаарч ажиллаж байгаа. Батлан хамгаалах салбарынхаа ахмадуудад уран гарч байгаа үлсэлэн болгогч харагчин туул ажилтай, эрүүл энх төвшин жаргалтай та бүдээ маань сансан үйлс болгон сэтгэлчлэн бүтэж байгаа болтугай гэж ирээё. Батлан хамгаалах салбар нь ахмад насны эрхийг хамгаалах, төсөв санхүүжилт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн хамгааллын үйлчлэгээний тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр олон арга хэмжээг шат тараатайгаар зохион байгуулсаар байгаа юм а.
Тодруулбал Батлан хамгаалгын сайдын дэргэд ахмадын зөвлөл байгуулж, ахмадын болон албаагчдын хөгжлийн төв зэрэг бүтээн байгуулалтын ажлыг бий болгосноор ахмадууд цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах зэрэг нөхцөл бололцоо нь бүрдэж байгаа юм. Мөн Батлан хамгаалгын сайдын тушаалаар ахмад насанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон биеийн тамир, соёл урлаг, архивын үйлчлэгээ үзүүлэх тусгай журам батлагдсан ахмадуудаа бүхий л талаар дэмжин ажиллаж байгаа онцлог арга хэмжээ болсон юм а. Монголчуудын итгэлийг хамгийн өндрөөр хүлээдэг, үзэлт үзэгчдийн хандлтаараа бусад телевизээ тэргүүлдэг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ сувг сар шинийн баярыг өгтөн цагийн хүрдийн баатруудаа алдаршуулдаг уламжлалтай. Уг үйл ажиллагааг сүүлийн 6 жилийн турш тасралтгүй хэрэгжүүлж байгаа юм а. Ингэхдээ нийгэм, эдийн засаг, хөрөнгийн зах зээлд манлайлагч, аж ахуй нэгж байгууллага, баг хамт олон иргэдийг 11 номинацид өргөмжилдэг юм а. Эдгээрээс шалгарсан хүмүүс бол улс орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд дуурсган онцгой гавьяа байгуулсан алдартнууд байдаг юм а. Тэгвэл сайжруулагч хэмээх усан бар жилийн цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн Баатарлаг үйлсдэг номинацид цэргийн төв эмнэлгийн хамт олон шалгарлаа. Тэгэхээр эдгээр 11 номинацаас хамгийн нэр хүндтэй улс орныхоо нэрийг өндрөөр өргөдөг, улс орны тавцанд гавьяа байгуулдаг ийм алдартнуудыг шалгаруулдаг Баатарлаг үйлсдэн хэмээх номинацид за энэ жил Бүгд найрамдах Турк улсад болсон газар хөдлөлтийн үеэр аврах ажиллагааг амжилттай явуулсан онцгой байдлын ерхий газар болон цэргийн төв эмнэлгийн хамт олонд бид энэхүү шагналаа гардуулсан өгсөндөө нэр төрийн эрг гэж үзэж байгаамаа. Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс жил бүр энэ чимээгүй алдартнуудыг алдаршуулах зорилготойгоор зохион байгуулдаг ийм номинац, ийм том төсөл ажил юм байна. За үүн дээр Баатарлаг үйлсдэн хэмээх энэ шагналыг авсандаа бол цэргийн төв эмнэлгийн нэрийн өмнөөс одоо баярсан таларснаа бас илэрхийлж байна. Ердөөд манай цэргийн төв эмнэлгийн өөрсдийнх нь ажилчдын одоо онцлог бол энэ дээр л харагдаж байгаа. Монгол улсад тангараг өргөдөг цөөн тооны мэрэгжил байдаг ч цэргийн эмч нар шиг хосоор нь өргөдөг тохиолдол байхгүй. Мөн цэргийн төв эмнэлэг бол Монгол улсдаа анхныхад тооцогдох шинжлэх ухааны эмнэлэг юм а. Тэр ч утгаараа манай цэргийн төв эмнэлгийн албаагчдад маш өндөр үүрэг хариуцлага оногддог. Монгол улсын зэвсэгтүүчин энхийг сахиулах ажиллагаанд цэргээ илгээж эхэлснээс хойш 22 жилийн хугацаанд цэргийн төв эмнэлгийн албаагчид тогтмол үүрэг гүйцэтгэж бие бүрэлдэхүүний төдийгүй ажиллагааны газар орны иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хүчин зүтгэсээр ирсэн. Мөн Монгол улс тохиолдож байсан гамшигт үзэгдлүүд, тахал, өвчлөлийн үед манай цэргийн эмчнэр үнэтэй хувь нэмэр оруулж хүн ардаа сахин хамгаалах үйлсэд манлайлан ажилласаар ирсэн юм а. Түүнчлэн Монгол улсын 2022 оны тэргүүлэгч байгууллага гэж нэрлэж болох үс шагналыг хүртэхэд Бүгд найрамдах Турк улсад үүрэг гүйцэтгсэн бие бүрэлдэхүүний гавьяа ихээхэн байсан нь ойлгомжтой. Бүгд найрамдах Турк улсад болсон газар хөдлөлтийн халуун цэгт орон нутгийн иргэдэд тусламж үйлчлэгийг үзүүлэх чиглэлээр гэмтлийн яаралтай тусламжийн 2 баг, мэс засал мэдээгүүжүүлгийн 1 багийг тоног төхөөрөмжийн инженер тэднийг удирдах албаагчдын хамтаар Бүгд найрамдах Турк улсад үүрэг гүйцэтгэж олон 10 хүний амнаас эрүүл мэндийг авран хамгаалж 600 гаруй хүнд эмнэлгийн анхны болон лавлгаар шатны тусламж үзүүлсэн юм а. Эх орны төлөө нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаа хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногт шинэ мэдээлэл сонирхолтой нэвтрүүлгээр иргэн уулзлаа. Түр баяртай.